Хамтдаа үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээлэл хүргэе. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1750 тонн, орон нутагт 500 тонн АИ-92 төрлийн автобензинийг түгээсэн байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар автобензин 10 хоногийн нөөцтэй, дизель түвш 20 хоногийн нөөцтэй. Татаа авалтыг үе шаттай нэмэгдүүлж байна гэж салбарын яамнаас мэдээлсэн. Улаанбаатар хотын нийт шатахуун түгээх станцуудын 90% нь 24 цагаар ажиллаж эхэлснээр энэ 7 хоногт багтан улсын хэмжээнд түгээлт хэвэн болно гэж аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас мэдээллээ. Хямралын үеийн нөхцөл байдал өнөөдрийн хувьд 48 вагон цэстэр буюу 2880 тонн автобензин буулгалтанд бэлтгэгдэж байна. Ингээд тасралтгүй хэмжээ бол нэмэгдэж байгаа. За өнгөрсөн 7 хоногийн мэдээлэлтэй холбогдлолтой хэвэн болох ёстой зүйлүүд чинь юу болж байна гэдэг байдлаар олон хүмүүс асууж байна. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн 90% нь энэ олголтыг хийж тасралтгүй 24 цагийг ажилласны дараа нийслэлт харьцангуй гайгүй болно. Үүний дараа орон нутгийн ялангуяа аймгийн төвүүд рүү бол хангалтыг бас зэрэгцүүлээд хийж байгаа. За үүний дараа хаслагдсан сумдууд руу түгэлтийг хийж энэ 7 хоногт багтаж бүх төвшөндөө хэвэн болохоор хичээж ажиллаж байна. Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Орос улбаны улсуудаа холбогдох албаныхантай хамтран ажиллаж, тоо хэмжээг нэмэгдүүлж, автобензин 25,000 тонн, онгоцны түлш 5,000 тонн бүтээгдэхүүн нэмж авахар тохиролцоо хийсэн. Өнөөдрийн байдлаар 2,880 тонн автобензин буулгалтанд бэлдэж, энэ мэтээр хэмжээ тасралтгүй өснө гэдгийг албаныхан хэллээ. Орос улбаны улстай хийсэн хэлцээрийн үндсэн гэрээний нөхцөл бол 3 сар үн тогтмол нэмэгдсэн үед хэлцлийг эргэж харна гэдэг энэ 7 сарын үн тодорхой хэмжээнд нэмэгдсэн дээр үүссэн нөхцөл байдал. За одоо бол дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн дайны нөхцөл байдалтай холбогдлолтой үн бол асар өндөр байгаа гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Дараа саруудын үн хямдраад явах юм бол эргээл аж ахуйн нэгжүүдийг хямдар гэдэг шаардлагыг тавиад хямдруулаад явна. Үн өсөд явах юм бол бас хэлцлээ хийгээл аль болоход л бага түвшинд байх юм бодлогын ажлууд л хийгдэж байна. Нөхцөл байдал 7 хоногийн хугацаанд хэвэн болсон ч цаашид энэ байдалд автагдахгүй гэх баталгаагүй иргэд болгоомжилж байна. Иймээс цаашид газрын төсний бүтээгдэхүүн импортлох олон их үүсвэр бий болоход анхаарах чухал байна. Мөн савны багтаамжийг нэмэгдүүлснээр 2028 он гэхэд 3 сарын нөөцөө хадгалах боломжтой болно гэж үзэж байна.